Донорын тухай хууль 2000 онд анх батлагдаж 2002 онд шинжилэн найруулсан байдаг. За харин улсын хурлаар энэ 7 хоногт батлагдах донорын тухай хуульд хэд хэдэн шин зохицуулалт тусгагджээ. Тухайлбал эргэтэн шилжүүлэн суулгах ажлыг зохицуулах алба гэж шинээр байгуулагдаж байгаа. За энэ алба донор эргэтэн шаардлагатай иргэдийн бүх нарийн мэдээллийг төвлөрүүлэх юм байна. Мөн тархины хөвчлөлттэй буюу золгүй байдлаар амиа алдсан хүний эргэтнийг тухайн иргэн амьд ахуйтай өөрөө донор болохыг зөвшөөрснийх нь үндсэн дээр нь донор болгох эрх зүйн зохицуулалт бий болж байгаа юм а. Олон эмнэлэг болгон дээр тустай юм байхгүй. Тэгэл бол нэгцэн нэг сонтой. Тэгээд тэр нэгцэн нэг сон дээр бол тэр хүлээгч жагсаалтанд орсон хүний хугацаа байна, нас байна, онш байна, хүн биеийн хөнгөн байгаа байдал байна. Тэгээ энэ болгоноос хараад ингээд тэрэн дээр чинь тэр хүний нэг эдисийн нийцлийнх нь шинжилгээнүүд нь байна, цусных нь бүлэг нь байна. Ингээд энэ албаны улсууд бол энэ хүмүүсээ ингээд критерийн дагуу шалгаа ингээд цусны бүлэг тус нь ингээд жагсан. Тэгээд цусны дөрвөн бүлэгт дөрвөн хэсэг болгоод жагсаасан. Хамгийн гол нь эргэтэн шилжүүлэн суулгахад хамгийн нэгдүгээр таардаг бол мэдээж цусны бүлэг, хоёрдугаар бол эс нийцлийн тохироо. Тархины хөвчлөлттэй буюу золгүй байдлаар амиа алдсан хүний эргэтэнгээ донор болгоход тодорхой тавигдах шаардлагууд бий. Тухайлбал тухайн иргэн нь 25 наснаас дээш байх, эрүүл ямар нэгэн вирусгүй байх ёстой гэх мэт нарийн шалгууртай. Амьд донорын хувьд бол зөвхөн гэр бүлийн гишүүнээс л одоо эргэтний шилжүүлэх болцоотой байхаар энэ хуулийн зааж өгсөн. Нэгвэр хэлбэл ямар нэгэн сайн дурын үндсэн дээр гэдэг агуулгаар яригддаг боловч л цаана нь ямар нэгэн ашиг хонжоо, ямар нэгэн юу гэдгийг эдийн засгийн сонирхол явах юм магадлал бол байдаг учраас дэлхийн нийтдээ ер нь ихэнх улс орн бол зөвхөн гэр бүлийн гишүүнээс л амьд донорын хувьд бол эд эрхтэй авах болцоотой гэж ингэж хуульчилж өгч байгаа. Тэгсэн учраас тэгтээ гэр бүл гэдэг нь бол зөвхөн эхнэр нөхөр үр хүүхэд биш. Гэр бүлийн тухай хуулиараа төрөл садангийн хүмүүс нас гэр бүлийн гишүүнд ордог учраас энэ бол бас тодорхой өргөн хүрээг бас хамрах юм болцоотой гэсэн ийм байдлаар харагдаж байгаа. За өнөөдөр монголчуудын өвчлөлөөс шалтгаалаад донор эргэтэн шилжүүлэн суулгах шаардлага маш ихээр бий болоод байгааг нь. Тухайлбал элгэний хорт хавдраар жилд 2000 хүн онцлогдож ирдэг бол 80% нь тухайн жилдээ насвардаг байна. Мөн элгэний Б вирусын өвчлөлөөр монголчууд дэлхийн дунджаас 6 дахин их байгаа юм. Бөөрийн дутагдaltaй 100-аас 150 хүн жилд онцлогддог зэргээс донор эргэтэн шилжүүлэн суулгах асуудал нарийн хуулийн зохицуулалт шаардаж байна. За донорын тухай шинэ хуульд дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд маш том түлхэц болж байгааг хууль санаачлагчдын зүгээс мэдгдлээ. За анагаах ухаанд нэг донор 8 хүний амийг авардаг гэж томьёолдог юм байна.